3 2 1 зөө тэгэхээр хэдүүлгийнх нь яг одоо YouTube ажиллуулад 3 дахь жил болж байна. Одоо яг одоо 2023 оны 6 сарын 24 болсон байна. Та нар яг одоо харах юм бол би яг шөнийн 3 цагт бичлэг хийж байна. Yeah! За тэгээ жил болгон би өөрийнхөө setup бүдэг танилцуулдаг ба тэгээ өөрийнхөө жилийн ойгоор өөрөх setup-ыг танилцуулдаг байгаа. Тэгээ жилийн дотор яг юу өөрчилсөн, яасан тэгээ тэднэрсүүдийг одоо яг танарт хуваалцахаар бэлэн болсон байна. За ерөнхийн миний өрөө нэлийн өөрчлөгдсөн иймэрхүү байгаа юм тийм ч магадгүй. Ямар ч сая цаанд харалсан шиг цаг 3 цаг болж байгаа тий. Би шүн ингэ бичлэж байхгүй. За тэгээд энийг өөр юу нэгсэн бэлгээр юм өрөөнд маа зургт нэмж орж ирээд дээрэс нь PlayStation нэмэгдээд ороод ирж байгаа. Тэгээд гоё тоглоомуудтайгаа ингээд байж байгаа. Тэгээд зургтны дор мэдээж тавилга. Тэгээд энэ залгуур. Тэгээд спикер. Ингээ ерөөхдөө бол өрөөнд маань энэ зүйл бол маш чинлэгээр нэмж орж ирсэн байгаа. Тэгээд дээрэс нь энэ Hughes. Та нарт ихтэй амар харагдаж байгаа хэл та. Тэгээд дээрэс нь та нарт энэ харагдаж байвал энэ камерын дээр энэ хар нэг толго байгаа. Fuck миний камерны хэл та. Шиба. За яг одоо хитүүлээ. Өөрсдийнхөө тэг маш удаан цаг хугацаа өнгөрүүлдэг стап руу орцгоё. За мэдээж гэрлийг ингэж тавиад эхэлнэ. За ижинээс яг юу эхлэв гэхээр за шууд энэ баруун гар талаас эхлэе. Баруун гар талаас за энэ камер бол хэвэндээ веб камер бол хэвэндээ байгаа яг энэ чинь. Хэвэндээ байгаа Const Subject манай Pro 900 C920 Logitech-ийн C920-ыг надад стримерсэй гэрээ гэд надад өгчээсэн. Тэгээд бас гэрэл байна. Энэ гэрлийг бол бараг YouTube эхлүүлээд нэг 3 сар болоод нэг 20,000 зугаар авчихсан баха. Энэ гэрэл бол надад айгүй удаан өнгөрч байгаа маш сайн үрг гүйцэтгэж байгаа. Бүр маш сайн зүйл байна. За тэгээд мэдээж баримт цаг байна. За тэгээд mouse өөрчилсөн. Mouse маань яаж өөрчилсөн бэ гэхээр би өмнө wireless mouse ашигласан. Одоо wired mouse ашиглаж байгаа. Энэ болохоор Zowie Easy 3 ийм mouse байгаа. Энэ mouse бол миний хувьд болохоор би ч өөрөө Valorant-ыг ер нь production тоглох гэж хичээдэг. Тэгээд баруун гаранд ингэж барихаар энэ надад айгүй гоё санагдаад байгаа. Тэгээд энэ маавууданд бол би бүр маш их хайртай байгаа. Гэхдээ одоо 9.3 wireless гарч байгаа. Тэрийг эрэхтэл мөнгө цуглуулж байгаа. Ер нь яаж яадаг бодвол жилийн дараа л авах хэлүүд 9.3-ыг тэрийг аавна гэж ботцсон байгаа. За тэгээд маавуудсан дээр pad биш падн дээр mouse. Тэгэхээр pad яг ямар pad гэсэн бэ? Би бүр маш том pad авсан байгаа. Бүр ингэ амар том юм pad авсан. Тэгээ энэ маань яаж байгаа гэхээр за энэ ерөөхдөө бол ингэж харагдаж байгаа. Харагдах pad нь бол яг ингэж харагдаж байгаа. Тэгээ ингэ pad амар гоё. Энэ pad яг ямар тустай вэ гэхээр би зүгээр юм жижиг юм keyboard ашиглаж байгаад биш keyboard pad ингэ ашиглаж байгаад keyboard-а дарангууд миний зүүн бугуу амар өвдөд идэг байсан. Ингэ доотлын ширээт ингэ үрэгдээд би ажил keyboard ингэж амар ингэ зөөдөг байхгүй. Тэнгүүд миний зүүн гар амар өвдөд. Тэгээд за ер нь том pad авъя гэдэг. Тэгээд том pad аваад гэрэлсэн чи бүр nice. Бүр амар гоё байгаа. За тэгээд дараа нь болохоор keyboard өөрчлөгдсөн байгаа. Та нар keyboard чимээ сонсох. За сонсогдсон яхад. За энэ keyboard маань Razer Huntsman Mini гэдэг keyboard байгаа. Энийг яг яаж авсан бэ гэхээр би Const зуг төрсөн өдрөөр нь бит хоёр нефтиг ороод тэгсэн чин Pro яг нэг keyboard-ыг намайг дараад үзтээ гэсэн чинь бүр амар гоё keyboard. Тэгэл вау гээл тэгэл энэ keyboard нь дурдлал хуучин keyboard-а зараал энэ keyboard-ыг авсан юм да. Энэ keyboard бол бүр гайхамшиг. Ерөнхийдөө л бүр хамгийн гоё keyboard гэж тооцож байгаа бүр амар гоё. За тэгээд дэлгэц бол хэвэндээ байгаа.
дэлгэц цул хэвэндээ байгаа. Гэхдээ хоёр дахь дэлгэцтэй болцсон байгаа. Тэгээ стример хүнд чи ер нь хоёр дахь дэлгэц маш их хэрэгтэй байдгийг бол ойлгосон. Тэгээ хоёр дахь дэлгэцтэй болцсон байгаа. Тэгээд энэ нь болохоор өнөөдөр надад нэвтэх өгсөн. Үнгүү. Нэвтийг чинь яадаг гэхээр живчний суурь байна л да. Би яг одоо өөрөө живчээ зүүж байгаа. Живчээ зүүгээд микийн яг одоо бичлэгэнд ашиглаж байгаа болохоор тэр харуулах боломжгүй байна. Би яг одоо тэгтээ талиад яг одоо харууллаа. За живчний хувьд бол ийм байгаа. За энэ гэхдээ амар муухай quality гаргадана. Fuck wait. За одоо яриад дээрчгүүл. За энэ ямар живч вэ гэхээр Logitech Pro X League of Legends-ийн edition байгаа. Ийм цэнхэр өнгөтэй. Бүр амар гоё. Энэ нь яг юунд таалагддаг вэ гэхээр мик нь айгүй гоё. Дээрээс нь дуурал бас амар гоё. Тэгээд дээрээс нь өөр ингэсэн тохирхооттой байдаг болохоор бүр амар гоё байдаг. Би л энэ живчийг бол дөрөв. Энэний wireless гарч ирдүүл юм бол би эрэхт бол живчээ нэг солино гэж бодохгүй байна. Дээрээс нь keyboard нь нэг солино гэж бодохгүй байна. Яг дэлгэц бол нэлээд удаж байгаа. Тэгээд энэнийг ер нь зөөви 240 болох гэж хичээнэ. Тэгэхээр дараа жил одоо ямар setup яаж өөрчлөгдөх нь вэ те мэдэхгүй шүү дээ. За мэдээж одоо эдгээр сүдийг ингээд холбогддог нэг юм байгаа. Маш тэр нь бол процессор. За миний процессор бол кейс нь яг хэвэндээ доторх ер нь баг дийлхтэй хэвэндээ. Гэхдээ дотортлоо жоон шинжилсэн байгаа CPU болон бордыг сайжруулсан байгаа. Тэгээ яг өмнө яг ямар байсан бэ гэхээр i5 9 дугаар байсан бол i5 12 дугаар үе болгоод борд нь H310M байсан бол одоо H610M болсон байгаа. Тэгээд ерхэд бол энэ бол нэг өөрчлөгдөггүй. Ер нь бол миний надад бол нэг өөрчлөгдсөн юм гэвэл за дэлгэц байгаа юм, keyboard байгаа юм, чихвч байгаа юм, чихвчний суурь байгаа юм, тэгээд маус байгаа юм, тэгээд pad байгаа юм. Тэгээд энэ CPU болон board сайжирсан байгаа юм. Тэгээд нэмээд зурагт болон PlayStation. Тийч миний хувцсан тарагч. Ва. За ерхэд бол миний өөрөө бол нэг иймэрхүү байна. Тийм тэр яг тэр цаана болохоор бүр амар хөгдөрцөн байгаа. Би танарт хальт ингэ харуулах юм бол амар хөгдөрцөн байгаа хгүй. Намайг одоо 3 жилдээ үзээ дэмжиж байгаа хүмүүстэй маш их баярлалаа. Тэгээд лайк болон subscribe дараарай. Please CTS reaction